100 яаж таргалахгүйгээр жингээ барих вэ? Төмөр штанг өргөж сквал кардио хийгээд авах шаардлага байхгүй. Эрүүл хоол гэсэн нэрэн доор ингээд 7-10 хоног явхад л чиний бие маш их ядарч суулдаж сараалста нэрээ жимдэлстэй нэрээ фитнес. За өнөөдөр хэдүүлээ маш чухал магадгүй 100 болгон бидний толгойг өвтгдөг нэгэн сэдвээр элен далангүй ярилцгаая. 100 болохоор яадаг вүлээ? Амралт цугаалга, хорхог боодог, хуушуур, энт тент хөдөө гадаагаар явах бидний амьдрал 180 градус өөрчлөгдөг шүү дээ. Бүх зүйл гоё чөлөөтэй амттай байдаг. Тэгээд яг 100 дуусаад 9 сар төлөнд өөрийгөө харахтаа би ямар их чим нэмчээ вэ гэж уулга халддаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь их хүмүүс яагаад юунаас болж чим нэмснээ ерөөсөө ч анзаардаггүй. Тэгээд хүмүүс бодохдоо сони юм аа. Би бол энэ 100-ыг хийдэггүй дээ. Гэтэл 100-ны өдрүүдээр өдөр болгон багаар калори хэтрэх, мэдгэдэггүйгээр хөдөлгөөн багасгах, нойрны хэмнэл алдагдах, оройн цагаар хүнд хооллох гэдэг жижиг зүйлсүүд хоримтлагцаар байгаад бидний бие организмыг маш амархан өөрчилж өгдөг. Хамгийн харамсалтай нь 9 сард их төгөөд ирэхээр хүн өөртөө урамгүй болж, өөртөө итгэх итгэлэн унж уналтын үе болдог. Тийм ч учраас өнөөдрийн видеогоор би чамд өөрийгөө хит хавчиж хорихгүйгээ, хорхог боодог зугаалгаа яг л хിവэр нь enjoy хийж яаж ингээ яг доктортой хിവэр нь барих вэ гэдгийг маш энгийн амьдралд хэрэгжихүйц болохоор 8 алхмаар тайлбарлаад өгье. Хэрвээ чи 100-ыг гоёор өнгөрүүлэнгээ галбираа хадгалмаар байвал видео дуустал нь үзээрэй. Нэгдүгээр өдөржин юм хэвэх эмгэг. 100 хүмүүс яг сууж идэхийнхээ оронд энэ тэндээс жижигхэн юм хэвж идэх хандлагатай болчихдог. Жишээ нь өглөө кофе уунгаа бекригээс ороод нэг круассан ч юм уу эсвэл нэг кейк аваад идчихнэ. Замдаа халуузаад байвал нэг зармиг аваад идчихнэ. Тэгээд оройн найзуудтайгаа хөлбөө бөгөөзөнгээ пив уугаад махшараад иддэг. Тэгээд эргээ бодохоор би бол нэг юм мэдээгүй дээ гэж өөрийгөө зөвтгдөг. Гэвч нэг үнэн бий. Чиний тарих мартаж болохч чиний бие тэр алхам бүрийг тоолж байдаг. Өдөрт ердөө 300-аас 500 калори хэтрүүлж идэхэд 1 сарын дотор гэхэд хэдэн килограмм өөх болон хувирах боломжтой. Тэгэд би толинд хараад би таргалчих гэж боддог. Гэхдээ энэ бол чиний өдөр болгон хийсэн жижиг алхмын чинь үр дүн. Тэгэхээр өдөрт 3-аас 4 удаа яг үндсэн хоолоо шимт хижээлтэй идчих. Тэгээд хоол хооронд байнга мэрих зуршлаа багасгах. Яагаад гэвэл бид байнга идэхээр бид инсулин даавар байнга ялгарч бид өөх шатаах завгүйгээр би хоолыг боловсруулах горинд орчихдог. Тийм болохоор хоол хоорондох жижиг мэрдэг, хөвдөг эмгэгээ яг одооноос зогсоо. Хоёрт амралт эмчингээд хяналтаа алдах. Олон хүн одоо ингээд амралт эмчин за сайхан амрын өстө нэр хүснээрээ эдий гэсэн сэтгэл зүйн горимд орчдөг. Тэгээд өглөө чихэрлэх хүнс бэлэн гомн ч юм уу өдөр нь хорхог боодог, оройн сайхан найз нөхөд гэр бүлээрээ шар айраг уудаг, алкогол хэрэглэдэг. Ингээд 7-10 хоног явхад л чиний бие маш их ядарч суулдаж хөөнгө болоод ирдэг. Гэтэ энд нэг алтан дүрэн байгаа. Чи ганц удаа хорхог идээд таргалахгүй. Чи ганц удаа зармиг идээд хөөхгүй. Харин өдөр болгон тасралтгүй хяналтаа алдснаас болж бие чинь өөрчлөгдөж эхэлдэг байх нэ. Жишээ нь чи 10 хоногийн амралтандаа өдөр тутам 500 калори хэтрүүлж идэхэд л бие чинь маш их өөхийг хуримтлуулж эхэлдэг. Тэгэхээр 100-ны амралтаараа өөрийгөө шийтгэх биш, харин баланс буюу тэнцвэрийг барьж яваарай. Жишээ нь чи өөрөө айлд хорхох ч юм уу боодог идэхээр босон бол өглөө өдөр хоёр нь маш цэвэрхэн хөнгөн холчих. Эсвэл өдөр найзуудтайгаа сайхан бар, ресторанд хүнд хоол идсэн болвол өглөө орой хоёр нь маш хөнгөн салаад, эсвэл цагаан эдэгээр хоолчих. Ингэж тэнцвэртэй хооллож сурвал хоол идснийхээ дараа чи өөрийгөө зэмлэж стресстгүйгээр жингээ хадгалах боломжтой. Гуравт нь өдөржин өлсөж оройн хяналтгүй идэх өрх. Зундаа хүмүүс маш их хөдөлгөөнтэй байдаг. Тийм болохоор заримдаа өглөө өдрийнхөө хоолыг мартчихдаг. Гэтэл орой өлснөөсөө болоод хяналтаа алдарч хөргөчөнд байгаа, ер нь галтгоонд байгаа, ил байгаа баг бүх л имийг амруугаа авч хийхэд бэлэн болчихдог шүү дээ. Энэ үед чи бодсноосоо илүү өндөр калорийг нэг суултаараа авчихсан байдгийг санаарай.
Учир нь би маш их өлсөж туйлдсны дараа би өлсөөд байна. Би үнэхээр туйлдаж гүйцлээ. Надад энерги өгөөч гэсэн дохио чиний тархинд илгээдэг байх нь. Тэгээл бид биендээ хамгийн хурдан энерги өгөхөөр чихэр, тоос, гурилан бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд сонгож яддаг юм байна. Тэгэхээр өдрийн цагаар өглөөгөр ер нь хоол болгондоо уургалаг хүнсээ байнга авч заншаарай. Жишээлбэл өндөг, цагаан эдээ, өөхгүй мах гэх зэрэг мэдээж гомонд ч гэсэндээ уурга байдаг. Тэгэхээр өдөөс өмнө юм уу өглөө өдөр уурга маш сайн авсан хүмүүс оройн хаа хамаагүй хоол түрж идэх хандлага нь маш бага болчихдог. За дөрөвдүгээр эрүүл хоол гэсэн нэрн дор хязгааргүй хийдэх. За миний үйлчлүүлэгч дундаас өлхөнөө би эрүүл цэвэрхэн хоолдог. Тэгсэр нэ би жингээ хасахгүй байна. Эсвэл би ерөөсөө жингээс буухгүй байна гэсэн үйлчлүүлэгч нар маш их ирдэг. Гэхдээ эрүүл хоолч гэсэндээ үнд калори агуулдаг. Жишээ нь самарнууд гэхэд биед хэрэгтэй маш өндөр тосны хүчил агуулдаг. Гэхдээ жижигхэн ийм атах самар ч гэсэндээ 200-аас 300 калори агуулж байдаг. Бид нар заримдаа зургтынхаа өмнө ч юм уу эсвэл бол найз нөхөдтэйгөө гадаа сунгаа бараг бүтэн уут самар идсэн байдаг те. Мөн авокадо маш супер хүнс. Гэхдээ авокадог бүтнээр нийтгэд чи хэдэн калори агуулдаг гэж бодож байна. Дор комментд үлдээгээрэй. Тэгээл хүмүүс би эрүүл хоолдог мөртлөө яагаад жин хасдаггүй болоо гэд толгоо маш их гажлах. Тэгэхээр чи эрүүл хоол хүнс хэрэглэх чинь маш зөв. Гэхдээ хэмжээг нь мэдэрч идэх ёстой. Ялангуяа самар, соус, амтлагч, эрүүл хоол гэсэн нэрэн доор байдаг жижигхэн хэмжээтэй бүтээгдэхүүнүүд. Эдгээр нь маш их бага хэмжээтэй атлаа, калорийг гэрлийн хуурдаар өсгөж өгдөг гэдгийг байнга санаарай. 5 дугаарт зундаа бүр мөсөө хөдөлгөөнгүй болох. За 100 сайхан амарчхан ёстой 9 сараас та нэр жимдэл ёстой нэр хүү хаа фитнест нэ гэд өөртөө амладаг олон хүмүүс байдаг штэ. Тэгээд 2-3 сар ямар ч хөдөлгөөн хийхгүй, итгэхгүй явцсан байд. Гэтэл би чинь хөдөлгөөнгөө болоод ирэхээрээ булчингийн тоонос алдагдаж, бодисын солилцоо ч удаашарч эхэлдэг. Үүнээс болоод хүмүүс улам л ядарч биеэр нь дүүрэн хаван гүйж өөрийгөө хүнд болоод байгааг мэдэрдэг. Тэгэхээр заавалчгүй 100 тэр халуун байхад фитнес зал руу гүйж төмөр штанг өргөж сквот кардио хийгээд авах шаардлага байхгүй. Харин байгалийн сайханд хөдөлгөөнтэй байгаарай. Жишээлбэл найзууд гэр бүлтэйгээ гадаагаараа даалах. Гол нуур усан сайхан сэл амралтын өдрөөр ууландаагаараа даалгачих. Хүүхдүүдтэйгээ гарч тоглол. Өдөрт ердөө 8-аас 10 мянган алтгалт хийхэд л чиний бодисын солилцоо хэвийн ажиллаж өөрийгөө хөнгөн шингэнээр мэдэрнэ. 6 дөрөв цагаар хит хүнд хооллох. За 100-ны сайхан уурт дулаан үдчүүдээр бид оройтод суух хандлагатай байдаг шүү дээ. Тэгээл оройны 21-22 цаг болонгууд эндээс ч нэг гоё шорлог үнэртэй л те. За найзуудтайгаа сайхан гарын орой 9-10 цаг гэл ер нь бидний бараг ихэнх нь ингээд хүлэнд нэхий орно гэж яддаг штэ. Бараг тэгэл гараа явцдаг. Тэгэл орой найз нөхдөдтэйгөө ах トゥ утэйгээ сайхан гадуур хоол идээл, сайхан шорлог идээл, пиугаа суучдаг. Тэгэд үүний дараа шууд унтахаа ходоод дүүрэн би нэг л хүнд оргино. Ингэсэн үед бие организм шүн унтаж амрах, эд эсээ нөхөн сүргээх, үндсэн үүргээ гүйцэтгэхийн оронд тэр их хоолыг боловсруулах гэж шүнжин илүү цагаар ажилладаг. Үр дүнд нь нойрны чанар модно. Би нүүр хавгансан сэрнэ. Тэгээд би шүнжин ажилласан учраас маргааш нь ядарч туйлдсан мөн илүү их өлссөн мэдрэмжтэй сэрдэг. Тэгэхээр боломжтой бол унтахаасаа 3-аас 4 цагийн өмнө хоолтой бүр мөсөн зогсоох. Мөн орой хоолыг тайван суугаад сайн зажилж идэж хөвшөөрэй. 7-д бусдын шахалтанд үгүй гэж хэлж чаддгүй байдал. Монголчууд бид маш зөрчилөмтгой. Дээрээс нь хүнийг маш их шахдаг. Хүнийг дайлах дуртай ард түмэн шүү дээ. Яагаад идэхгүй байгаа нь дахиад нэг аваад идчих, энийг ч аваад идчих, би энийг ч хийсэн. За ганц уучралтай гэдэг үгийг ер нь бараг 1000-аас илүү удаа сонссон баха.
Тэгээд хүмүүс өөрөө аль хэдийн цадчихсан мөртлөөсөө бусдын урмыг бодоод үгүй гэж хэлж чаддгүй. Эсвэл нэрлэхэд идчихдэг. Эсвэл уучгадаг. Гэтэл яг үнэндээ би чинь цадчихсан гэдэг дохио өгсөөр байтал цааш нь үргэлжлүүлэн идэж уух нь чиний эрүүл мэндийг ална. Дээрэс нь дотоод эрхтнүүд ходоод нь ч маш их ачаал дарамт болж ирдэг гэдгийг санаарай. Тэгэхээр энэ дээр миний өгөх зөвлөгөө бол хэрвээ чи аль хэдийн цадчихсан мэдрэмжтэй байгаа бол маш илдгээр би цадчихлаа, баярлаа гэд инээмсэглэн татгалзаж сураарай. Бусдын урмыг бодохоос илүү өөрийнхөө эрүүл мэнд дотоод мэдрэмжийг нэгдүгээр тавих нь хуваа хичээсэн зүйл биш шүү. 8 дугаарт би угаасаа амархан таргалцдаг гэсэн сэтгэл зүйн блок. Хамгийн сүүлийн бөгөөд магадгүй хамгийн том асуудал нь хоол хүнсэндээ ч биш. Чиний энэ дотор байгаа сөрөг бодлууд байж болно. Би угаасаа л амархан таргалцдаг. Би угаасаа л тууштай байж чаддгүй гэсэн сөрөг бодлууд тархин дотор ч чамайг бөмбөгдөж эхлэхээр чи амархан буугаад өгчдөг. Тэгэл өөртөө за 100 дуусгаар ста нэрээ алаад өгнөө. Ста 9 сараас ста нэрээ жимднэ. Ста гүүнэ гэд тэр чигтэн өөрийгөө 100-аа хайчдаг. Тэгэхээр энэ 100% төгс байх гэж хичээгээд хэрэггүй. Зүгээр л өдөр болгон өөрийгөө баг багаар хайчихгүйгээр хайрлахад л хангалттай. Чиний бие чинь тэрхүү жижигхэн өдөр болгоны алхмуудын нэгдлэр өөрчлөгдөг гэдгийг үргэлж санаж яваарай. Тэгэхээр 100 гэдэг нь амттай хоолоор өөрийгөө шагнадаг уйлрал биш. 100 гэдэг бол дурсамж, хайр, баяр цэнгэлээр дүүрэн өнгөрөх уйлрал.